Тэр зүгээр гар урсын баяр баясгалан тийм гүн авсан тул цаал зэрэглэлийг тоодгүй бай. Тэгвэрийг сонирхож явахдаа сихүүний хараа манайтай цуурайтан тасгаануулан үзүүлдэг нэгэн билүү дээр төсөв. Энэ амьдралдаа анхудаа цагаан гэрийг сэрсэн тул тэр өөрийгөө туршиж үзхийг маш их хүсэж байв. Түүний бодлыг хэрэн тасалж хог навшаас нэг зүйл сонгон гарч ажилдаа орохыг шаардав. Сихүүн нэгэн эрэгцэн хотог олж авав. Ер нь мохооч тэмшлэг нь муруугаагүйг анзаарсан бөгөөд энэ нь сүлдийг үнэхээр эзэнсэн хүний хотог гэдгийг ишгэн. Тэрээр өндөр чанартай билүүг ашиглан нэрийг эцсийн хязгаартанд тулцлахаар шийдэв. Түүнийг нарийн ажилдаа ороход хөдөлгөөний наригчны хэрнээ энэ хүү үнэхээр нэгдүгээр курс үү гэж эргэцэхэд хүргэв. Өглөө өнгөрөхөд номын охин өөрийн ажлыг дуусгаад хичнээн сихүүний ажилд бүрэн авцсныг анзаарав. Охин нэмэйнийг шүмжижиг халдаа хайж байгаад өөрөө хичээл заалхасаа хэмээн тогсоом хийв. Энэ яриа охинд эмээгээс хөнгөхөн цохилт авах шалтгаан болов. Сихүүн эцэст нь дуусгаад татхыг хүлээж хөнгөх ба дараагийн удаа илүү сайн хийнэ гэж амлав. Хичээнэ хоёр залууг саадуулж байна. Хэмээн дэжгүүрээсээ хурдан хөөж харав. Төд өдөлгүй түүний ах хотгоо авахар орж ирээд ресторанда захиалган санаж байгаагаа хэлв. Хилэн дургуслээ нөөсгүй. Тэр ресторанд биш тулааны тэнхимд багшлах ёстой гэж бөглөв. Эрэгтэй хутгаа шалгаж үзээд таг загсав. Тэр хичнээн өөрөө хорцолсон уу эсвэл төсөлтийн нэг түвшин их үү гэж асуухад эмэгтэй эрдэнэ нэгдүгээр курсын хүү хийсэн гэж гайхашруулв. Амар хорцэр болон түүний цаад өөр чадварыг шинжилсэний дараа тэр 90 нууцлэгсрэх чухам хин болохыг гайхан хоцров. Буцах замдаас хүн Лея хоёр Хеленагийн төхөний талаар ярьцав. Эмгэн бол үнэндээ боловсруулах тэнхимийн тэтгэврт гарсан профессор бөгөөд академиас ясны дараа тэтгэврээ нээсэн гэж хэлээ тайлбарсав. Өнгөрсөн амьдралд нь боловсруулах тэнхим бишийн хамгийн сарн байсныг сансан сихүүн түүний ясан шалтгааныг гайхав. Тэр үнийг анхаарахгүй өнгөрч болохгүй зүйл гэж тэмдэглэв. Лея ичингүүрэн өөрийн энчантментийн талаарх түүний бодлыг асуув. Тэр түүний суурийг алдаагүй гэж магтаах чихнээ гайхаж чимэрч явчих бодолтой гэж хэлэн яриг нь тасрав. Тэрээр янз бүрийн аргуудын талаар асар их мэдлэгтэйч бодит байдал дээр хизээч туршиж үзтгүү зааж өгөв. Охин гайхширсан ч тэрээр ихнийг онлыг мэддэгч хэрэгжиж бүтээлч зориг татдаг хүмүүсийн нэг гэдгийг онцлоо. Тэрээр бүтээгчийн төсөөлөл бол тэдний хамгийн том зэвсэгч охин өөрийнхөө дарж ирсэн гэж хэлв. Охин өөрийнгээр урлаа ойлгож байна гэж эсэргүүцэхэд сихүүн түнд нэгэн зэрэг зүрхээ шийдэв. Тэр нэгэн зүйл ашиглав. Усны мандлын доор чулуу байрлуулах шаардлагатай бол чулуу бүтээх нь дахны ажил юм. Гэвч усан доорх чулууны зэргийг усны гадаргуу дээр сэлэх нь энчантмент юм. Энчантмент нь зүүдний мөн чанарт оршдог гэж тэр тайлбарлав. Тэрээр цасан улаан төлөө гаргаж ахинд чинжаалыг үзүүлв. Хүчжүүлэлтэн зөвхөн гадаргуу дээр биш, металлын цаан сэрэгцэний харааг Лея гайхав. Тэрээр нэг удаагийн хангалтгүй бол энчантментэд тохиолсон хийхийг санал болгов. Тэр хотоо шидэж улаан дэх урсгал дагуу хорц ирнэ хэрхэн урсаж байгааг тайлбарлан үзүүлв. Түүний энчантмент техникийн хувьд төгс биш зам заагаад өгвөл рейшиг сотнууд заавал замалдаг гэдэгт итгэжээ. Түүнд итгэж урам зориг авсан хүн чинжаалыг дахин сайн сайжруулах тулд авч үлдэхийг хүсв. Чихүн зөвшөөрч хийжсэн бүсэд чинжаалуудаа хүлээлгэн өгөв. Охин баяртайгаар талархах зур сихүн түнд мэдээлэлгүйгээр холбоосын савдыг амжилттай согож авав. Дараа нь манай хүү өнөөдрийн тэнцээний үеэр галзуу нохотой тарих болов гэж бодон талааны урсгалын танхимлаж өгсөв. Мөн Эрика яагаад одоо түүний нуруунаас зөвдж байгаа гайхгүй байж чадсангүй. Тэр охины хөөж явал бол жаахан зай тавьж өгөх үү гэж асуухад охин баг зэрэг зай өгөхөр зөвшөөрөв. Өөр сонголт өгөх тул тэр охиныг дагуулж явахаар болов. Алхах зууртай тэр охины хурцлээс холбоосын савдыг согож тавьж чадав. Эрикагийн эсэргээрлийн нийгмийн холбоосын савд нэрттэй холбоход эмх замбраагүй. Дотоод манай зохицуулж чадах шахаж тааруулсан манай агуулдаг. Мөн Легаас авсан холбоосын савд нь хожмог эртсийн чадамжийг дээд хязгаартна тусдалтын жигтэд төсний нийлмэл дэлбэгт бөгөөд хүчтэй өсвөрчин үүрэг гүйцэтгэдэг. Тэд эцэст нь тулааны урлагийн танхимд ирэхэд тайлбарлагч өөрийгөө Бабежийн хамгийн залуу профессор Ранфанг гэж танилцуулав. Ранфанг шилдэг тулаанчдыг танилцуулж цөвөрсөн олон шүүгэлдэж өгшөв. Анхныхан дөрөвдүгээр курсын Акар купегээс шилдэг төсөвч Мирс гэр бүлийн арис соргч байв. Тэр бол английн супер хүчин чадалтай тулааны урлагтай. Тулааны жинхэнэ мангас юм. Энэ бол ирээдүйд баатруудын цамхгийг эзэрдэг сүүлдийн согтуу арай Мирс юм. Дараа нь дөрвөн хүртний бомбер чадны залхамжлагч 3 дугаар курсын шилдэг төсөвч өмнөд солонгосын бид бас саяын өгөөрөө ирв. Ирээдүйд энэ боловсон харагдах залуу цартай галзуу нохоо өмсөн хоолно гэдгийг мэд сихүүн түүнийг хараад инээмсэхгүй байж чадсангүй. Тэмцэн сүртэй эхэлж энүү дагшин зөөр хашдав. Ариа иж давуу байж сон хаг алдаагүй наривчлаар булангийн цэгт шахав. Сон хагийн дунджаас доогуур тоолтыг харсан сихүүн иймнэр хүндтэй жадныхын маягийн залхамжлагч яагаад ингэж зовж байгааг гайхав. Тэр хэрэгтэй дэмжлэгийг авч чадахгүй хаан болов. Гэвч түүнээс ч илүү сон хагийн ашиглаж буй жадны муу чанар сихүүний дархны совинг үнэхээр зовоож байв. Эцэст нь галзуу нохоо тэмцээнд ярагдаж шууд бууж өгөв. Ихэвчлэн хоёр тоглогчийн ярилцлага талбартагч сон хагийн нэг микрофон барихаас өмнө толгоогоос гарч чадав. Арай тэмцээний дараах ярилцлага ашиглахад сихүүн сон хагийн явж байгааг анзаарч түүний данхаар шийдэв. Судлаасаа босоход Эрика түүнийг гарцруу чиглэж байгааг анзаарч
бог зэрэг тайширсан харагдав. Тэр түүнийг дараа нь ахынхан тулааныг үзэхэр үлдэхэд баяртай байв. Гэрч Сихүн өхөнд арайгийн живэн ашиг сонирхгүй байна гэж хэлв. Гэсэн ч Сихүний анзаараагүй зүйл нь түүнийг явахаар босоход арай мэрсэн хурц анхааралтай нүд түүнийг харсан явж байлаа. Сихүн тулааны урлагийн танхимын ойролцоогт цэцэрлэг түрээлэнд өнгөсөн хагойч тачив. Түүнийг алсаас харахтаа тэр сан хагийн ирээдүйд босох залуу буюу арт ташийн голцтойг болох галзан нохог санав. Тэрээр Остхосын тэнгисийн чөтгөр бурхны дарахаар амьдралаа зайлсхийсэн хөшийн багийн нэгэн байв. Одоогийн Шанхай ирээдүйн хшигээ гажуулаагүй. Төс Сеун зүүнүүд хийвэл холбоосын чулуу гаргаж авах нь илүү хэлбэр гэж тооцооллоо. Шанхай түүнийг дорн анзаарав. Тэр түүнийг үзэгчдээс таньж хүмүүсийн хавьяастайг нь хүлээн зөвшөөрсөн ч сэтгэл санаа нь тавгүй байлаа. Тэр манай залуугаас яагаад дагаад байгааг нь шаардсан асуув. Сихүн найрсахаар харилцахыг хичээсэн ч Шанхай үнийг таатгүй. Зайль хэмээн хатуу хэлв. Манай залуу заж тод солиотой нохоо урсаж, жаахан уур чадвартай болонгуудаа өөртөө нэг түвшинд ирсэн гэж боддог харчаагүй. Сул дарын хүмүүсийг хичнээн үзэм ядгаа зарлав. Бидний баатрын өнгөрсөн амьдралтай мэддэг байсан. Тэрхүү аимшиг тэртэй харьцуулахад энэ шаншин харин жижиг санагдана. Үгээр ойлгохгүй ухаарсан Сиун өөрийн час улаан төлөө идэвхжээв. Шанхай түүний бууж өгөхгүй байгааг хараад ялангуяа манай залуу түүнийг үдэж, дүрд хүртэн цогт чадны үгээр дуусгах хэзэн нь Шанхай өөрөө байх болно гэж ирэхэд галзуурчлаа уурсав. Нүдэн цас хураасан хаяарыг шууд дуусгахны цогцоор урагш дайрсаа. Гэвч цахилт боо хавтар агшинд манай Баатар холбоосын тамга ховдөг төмрийг идэвхжүүлж уг эсрэг хүчийг зайлуулж чадав. Шанхай шоконд оров. Тэр Сихүнийг тасгийн тэргүүний хуваар өөрийнх нь өмнө зогсох хэрэгтэйг эцэст нь хүлээн зөвшөөрсөн ч энэ дарамтлыг зүгээр өнгөрөөж чадахгүй байлаа. Тэр цагт хүртний жинхэнэ хүчийг харуулахаар дахин дайрав. Дараагийн секундэд Шанхтай гайхан хөдөлгөнгөө болов. Зөвхөн түүний гэр бүлийн ажилтгаанд байх хэвээр цаг Сихүний гарт гин таниачихсан тэр. Сихүн халдчихыг зүгээр нэг хагаад зогсохгүй томьёог нь задлан хуулбарж асныг ухаархад түүнлөө айдас нөмрөн авлаа. Тэрээр хангуу уурсаж дахин халтсан ч Сеун төвөггүй болтож анжив. Тэр Шанхай хяналтаа алдахын даван дээр байгааг мэджээ. Ирээдүйд галт цэцгийн үзэн ядлтын хэрэг явдлаа гэж энэ товтургүй арын шангасаж гарсан билээ. Гэвч ховдөг төмрийн үйлчлэгээ дуусч түүний бие ачааллаа дээшгүй чичирч гисэн. Тэр холбоосыг баталгаажуулахын тулд үүнийг дуусгах хэрэгтэй мэдэж байсан ч инх замаар хийж чадахгүй байв. Тэр шүүн хад хүрэхийн тулд түүний нэр хүндийг суугаа цах хөстэй байлаа. Түүнийг дараагийн нүүдрээ бэлдэж байтал нэгэн гар Шанхайгийн нүдрхнаас агарт барьж авлаа. Энэ нь манай Баатар биш байв. Энэ бол зодоныг цогсохоор дундуур нь орж ирсэн Жек байлаа. Жек нөхцөл байдлыг хурдан зохицуулв. Шанхай тэдэнд хоёуланд нь зайлшгүй сануулж яхад Жек манай залууг тэр газраас шууд чирэн авч чадав. Тэднийг ясны дараа Шанхай цэцэрлэг түрээнд ганцаараа үлдэж дүр хүртэн цогт чадны нэр хүндийг Гутан багштай ичгүр авчирч болохоос нь цохиж хийсэндээ харамсаж байв. Замаараа Жек дэд үеийн хүнтэйгээ зодтолсон Сихүнийг үргэлжлүүлэн зэмлэж өмсгийн хашиг хүн сорж хийх нь амин хорлохтой адил гэдгийг санаалав. Манай Баатар зүгээр л мөрөөс ихсэрч үнэндээ түнтэй зодтолтоогүй химэн томжиргүй хариулав. Тэр ердөө дотроо түүнийг далайлгаж байсан юм. Тэр шин хатай холбоос тогтоосон гэсэн мэдвшиг хэрийн заа зодж байлаа. Боломж гармац холбоосын чулууг сугуулсан авч чадна гэдгээ мэдэж байсан ч ирээдүйн дурсан чинь тань шивт тулаанд хатуулсан сажаатай нохотой харьцуулахад бахан асууж байгааг ойлгов. Одоогийн хавгүй зөөлөн байна. Зан чанарын энэ явах нь холбоосын чулууны үр нөлөө хүлээж яснаас сал эсвэл өөр байж магадгүй гэсэн үг юм. Хэрэгтэй өндөр зэрэглэлийн хүчээ авахын тулд Сихүн нэрээдийн салаатай нохотой тогтоо холбоосын төвшнээ ахиж харах замыг олох ёстойгоо ухаарлаа. Сэдвийг өөрчлөхийг хичээн Сихүн шарвст хамтрагчлуугаар эргээд салаатай нохон цохилтыг зогсоосны дараа гар нь ямар байгаа гэсэн. Жиг баярлсан. Гар нь төмөр шиг бүх гэж бахархалтайгаар гайхалав. Гэвч Жигийн анхаарлыг амархан сануулж чадсангүй. Тэр Сихүний өмнө нь их чихэн хэлсэн үгэнд санаа цасаар байв. Хараа Жекийн ихч гэдгийг мэд Сихүн үнийг нөөцгүй шалган хийв. Тэр Жек ихчийн их зантай гэж шууд хийв. Ари хэдийн түүний талаар мэдээлэл цуглуулж байгаа. Төс Сихү хичнээн хасууд дорсныг харахад залуугийн нүрэнд айдас татварчээ. Байдлыг уландар дуулж Жек хамгийн сүүлчийн шок болох мэдээг долгов. Тэр ихчин түүнийг албан ёсоор ховдоо сонирхож ихснийг хийв. Ари Майерсхийн нэгнийг сонирхож ихж бол хизээч чимээгүй дуустдаггүйг мэдэх тул Жек ухаан алдах гэж байгаа юм шиг харагдана. Манай залуугийн хамгийн ихэнд хийсэн тайлбаргал арай тэр шүүгэнтэй олны дүнд яриагийн сонсч чадсан нь үнэхээр сонирчтой байх ёстой гэж хэлсэн явж байв. Тэр түүний сонирхол ердөө сонирхол хിവэрээ үлдэж байваш таатай хүлээж авна гэж тэмдэглэв. Дотроо тэр Син хагийн өрсөлдөгч арайгийн хараанд өртгөн тэхүү солиотой залуугийн анхаарчийг татах хамгийн дэд зам гэж хэдийн тооцоолж байлаа. Жек зуушлах чуулгахыг хичээн ихчин басамжилж болохгүй хүн шүү гэд сануулсан ч Сихүн нэрийг таслав. Тэр ариаг шалахгүй. Аюултай гэж шууд хэлсэн Жек бүрэн сандрав. Жек нь яагаад түнд тийм адилгүй байгаа гэсэхэд Сихүний бодол өнгөрсөн амьдрал руу нь буцав. Нэг л өдөр ариагент алгаалж хин нэгэн түүний сүлээс чөтгөр бурхныг дуудсныг тэр санав. Мөхлийн гэрлийн чөтгөрийн бурханлаг чанар мэдээж тэр өнийг хийж чадахгүй. Тиймээс тэр өрдөө түүний нүр царай насаж дагуулгаар харагддаг гэж шалтгаалав. Сихүнийг явахад Жек төвчээсэн мессеж ирэв. Тэр Сихүний талаарх бүх мэдээллийг авч
Жигийг тэдний хооронд тохгүйр бос гэж ташаав. Гэвч түүний дараагийн мессеж түүнийг анигчуулв. Тэр шалахгүй аюултай агчин тусламж хүсэж байгааг дурдав. Энэ нь тэр бүх яриг сонссон гэсэн үг байв. Дараагийн өглөө манай залууж ихцэн танхимд байх бөгөөд шүүн хата хийсэн сэргүүлтэнээс болж мөр нүцээр байлаа. Ханс ойрцоо байж болох гэж буй солилцооны уулзалтын хуваар санаа зовн шүгэж байв. Чанар сайжруулах танхимын профессор Ристова мэрэгчлийн хичээжийг дахаар ирв. Тэр залуу зартай салуутай нэгэн тул оюутнууд ирж зогж байлаа. Эвсхээсээ өмнө профессор тэдний сайжруулалтын даашгарын дүн болон дараагийн семестрийн төсвийг тархаж өгсөв. Оюутнууд нэг нэгээр нь авахд сэхүү хамгийн сүрд үлдэв. Ангара түүний төсөв ямар байгааг мэдхийг асар их хүсэж байсан ч профессор цочроо мэдээд дуусгав. Түүний хийсэн зүйл маш өндөр чанартай байсан тул тэд хвшээд 2 дугаар курсын нийтийн дуудлага хотолтонд оруулах шийдсэн. Тул төсийг нь хараахан хараагүй байна. Тэд үүний дараа түүний санхүүжилтийг эцэслэн. Сэхүм ихэндээ үнийг маркетинг хийсэн ажил гэж сэжигсэн ч хортон няцаа. Хэрэг үнэхээр асуудал байсан бол профессор Ким Хитийн орон зайгаа эзлэх байсан гэж тэр бодов. Тиймээс тэр одоохондоо төсвийн байдлыг орхиж хичээлдээ анхаарахаар шийдэв. Профессор Ристова үлдэгдэл манны тухай лекцээ эхлүүлж Ямсэв Хасан дөрийн төсөлхөөр орж ирэхэд өөрөө чимээгүй болов. Нэгэр курсын дундаа 3 дугаар курсын алдартай сарсахтан байхыг хараад алмарч байв. Зэсэн дэх үлдэгдэл манай нэвчлэн 2 англи туваалдаг болохыг профессор тайлбарлав. Эвгээр нь үндсэн цэнэглэгч төрөл бауруу манай үс эсвэл агаар мандлаас татах боломжтой бие даасан төрх юм. Бие даасан төрлийг урсгахад асар хэцүү тул тэд өнөөдөр цэнэглэгч төрлөөр дадлах хийнэ гэж профессор зарлав. Тэр сайн хад үзүүлэхийг тохиод галын шин чанартай манан татваргүй бөгөөд үлдэгдэл энерги хэлбэрээр татварчлуулахад хэцүү гэдгийг нэмж хэлв. Гэвч дархан тэрхүү зэрлэг байгaalыг дарангуйлж чадвар дулаан барьшны үедээ чарсаашгүй юм. Шанхуу өрийн дөр төрдөн цагт чадыг түүггүй эзэмшиж боломжгүй юм шиг санагдах хяналтын төвснийг харуулхад бүгд гайхан харав. Профессор тэднийд төрдний сэдвтэй галын шин чанартай цэнэглэгч үлдэгдэл манай ашиглан зүйл хийхийг даалгаснаар онлын хэсгийг дуусгав. Тэр бүгдөө тохиолцоо салиа сайжруулах уранд уулзахыг хийв. Оюутнууд гарахад хэдэн хүн шин хад тал засахыг хичээсэн ч тэр тэдэнд зайлж хэмээн хашгирав. Өрөө хоосон болсны дараа тэр манай залууд хандан түүний талаарыг юу гэж мэдснийг шаардав. Манай залуу хаг анигчлам харанхуй дүүн шинжилгээний үнэлгээ хийв. Дүрд хөрднээс тэлийн жихэн хүчин дадлгаж хэдэн хурд гаргаж чадхаар хэмжигддэг гэдгийг тэр тайлбарлаж урсгалын өдөртөгч Ливан Райн астартаагаар 8-ыг үсгэж чаддаг болохыг гэндэв. Сэн хазруугыг эзэмшиж одоогоор тахиныгийг гаргахаар шахаж байгаа ч тэдгэрийг удаан барьж чадахгүй. Хан мөргөж байгаа гэр зааж үзүүлв. Сэн ха эзэн багштайгааж энэ бэрхшээлийг хуалцаагүй байсан тулж сандч байв. Сихүн өөрөө мөн галын шин чанартай. Тулж хагийн дөр буруу байгааг мэдэрч чадсанаа тайлбарлав. Хүчийг зохисоор дэлбэрхийн оронд тэр энерги ердөө хайшаа шалтгаалж байв. Сихүн өөрөө олж чадахгүй байгаа шийдлийг харж байгааг ухаарсан Сэн ха түүний төсөлмжийн үнийг мэдхийг шаардав. Манай залуу эргэлцэлгүйгээр хоёр нөхцөл дэшгэн тавив. Эхнийх нь Шунха тэр асан зөвсгөө тасламж болгоныхоо төлөө шудраг хүн төжих ёстой. Хоёрт хизээ шийдвэр гарах бүрдээ секундээ зөвлөж ёстой. Боловсрол хөрөө рүү орохоос өмнө хариугаа амар байгаагаа түнд хэлв. Төгшөөртэй богино анир чимээгүй байдлын дараа галзуун давхаа практик даалгаврын үеэр секунд ур чадвараа бодитоор батлаж чадвал хэсэлийг зөвшөөрнө. Үдээс хойш дарханы дадлахын үеэр секунд сянхагийн шаардсан бачлагыг харуулхад бэлэн болжээ. Түүнийг ажил зур зэрэг төсөлгүйгээр урьж байсан тул бүсэд зэрэгчдийн дунд цөө ирээд игдэв. Тэд түүнийг галж болон харанхуй Тэ өдрийг 7-г харьцах нь 3 харьцаагаар хольж хаад үүсэт гисэн харцаар харж материалыг хайр гамгүйрээд эсрэгцэх манан зүгээр цамхарны хэмээн нэрсэн. Сэгүүн ажилдаа хитрхи улаарсан тул энэ шугааныг анзаарах сөхөөгүй байлаа. Тэрээр халуун нь өө манаа алдагдж эвсэгцэгт хүрхийг хүлээгээд бэжигээ тайлав. Одоо тусааны орсуулж хийх цаг болжээ. Тэр өөрийн манаа болон төсний халууныг зэрэг хянаж өөийг металс төрчин. Хөндлөнгөөс харж исэн даваа профессор сургууль яагаад сэгүүний дуудлага хотолтооны бүтээлд ингэж улаарсныг эцэст нь ойлгов. Энэ хүү ердөө нэгдүгээр курс мөртлөө дулааны орсуулалтыг хэдийн сурчжээ. Дадлагжаагүй нүдэнд энэ нь ертөнц хэлбэр шиг харагдагч сайх түүний цаадах нарийн сүбэлгийг анзаарна. Манай залуу галан манар татар талд харахгүй манай гадна талд байрлуулж төгс манай тойрог зорох боломжтой тэнцвэрийг бүрдүүлж байв. Өөрийн харанхуй манай өөийг галан хүртнээс тэлтэн саад болдог хориотой зүйл гэж үздэг байсан сайхад энэ нь хэд нөлөөлөв. Энэ аргыг харснаар тэр харанхуй манаатайгаа тэнцэх биш эцэст нь нэгтгэж чадах юм байна гэдгийг ойлгов. Гэвч хичээлийн дараа хайн аргыг би даан туршиж үзэхэд зөвс буруугаар ирв. Тэр хар галан хүрд үүсгэж чадсан ч хүчин тал давхурд хүртэл буурч 6 дахь хүрдийг гаргах чадгүй болов. Манай залуу энэ хар дөрөнд 7 нэрдийн хүрднээс илүү хүчтэй ч гол асуудал нь галан цэцгийн шалгалт хаяанд ирсэн дагаар тэмдэглэв. Жинхэнэ асуудал нь
Хэрв хазарган хүрднээс доош болж засууцаар сумдс хчин барьсгаараа аль тохой. Сайн харахгүй манайг бүрэн өдөртөж чадахгүй байгаадаа. Мөн багш нь маргааш ирэх тус төвшөр унаж байсан. Зэрэг дивэ хатавхайг төлөөс хүссэн. Тэрээр байр суурийг хамгаалахын тулд юу ч хийхэд бизэн гэж хэлв. Яг энэ үед сэгүүн холбоосын чөлөө буюу улаан цорой тарч чөлөө гаргаж ирв. Энэхүү ховор хөдөрн гал болон харанхуй манайгийн мөргөлдөх толгойныг цорой талхацамаар хамт оршин тогтнох боломжийг олгодог. Төлөвлөлөө хэрэгжүүлэхийн тулд сайхан сэгүүнийг купе машинаар өндөр хамгаалалттай хогийн бишквийн өрөөнд хүргэж ирв. Сэгүүнд төгс сургуулийн зэвсэг урсгах боломж олгохын тулд өрөөний орчныг галан цэцгийн хаас хоёр дуурайс хон тохируулв. Сайхангаас асан холбоосон чөлөөг манай залуу хувааж хоёр тустай чадны дээр шитгэж өгөв. Нэг жадыг өдөртөх нь хэцүү байхад хоёр жад зэрэг эзэмших нь сянхад таалагдсангүй. Гэвч манай баатар хоёр жад бол зөрчилдөнтэй хоёр манай үеигтийн зөржүүлэх ганц арга гэж тайлбарлав. Энэ аргыг ажиллуулахын тулд сянхад зүүн гараараа галан хүрд гаргаж баруун гараараа харанхуй манайг зэрэг чөлөөлөх хэрэгтэй гэж үргэлжлүүлсэн тайлбарлав. Галзуу нохоо сургууль чих хэмжээ шууд саадтай тулгарв. Манай залуу хав зүүн гарлуугаа хүмсэргүйгээр харанхуй манай албартаж байгааг зааж өгөв. Энэ бол олон төрлийн манайтай байхад гардаг байжин сэргэнүүдөө юм. Гэвч сянхгийн хувьд харанхуй үеийг олон жил дарангуулахыг хичээсэн тул энергийн замбараагүй болжээ. Хоёр зөнгөн зэрэг өдөртөж сургалт 6 хүртний түвшинд хүрэхэд хэлбэр болно гэж сэгүүн тайлбарлав. Үе явцыг хурцлахын тулд тэр сянхад урсгалыг татваржуулах тусгай багш зөөжгүй. 3 цагийн хүнд биш пирийн дараа галзуу нохоо эцэст нь тасчих өгсөв. Энэ техник нь үнэндээ түүний ирээдүйн биеийн зохиосон зөөж байсан тул түүнд төгс төхөрч байлаа. Сэгүүн түн анхааралтай ажиллаж детаж бүрийг дүүн шинжилгээ хийн. Амьсгалын хэмэл, бочингийн хөдөлгөөн, хөндийн хүчний шилжилт, мөн жадны үзүүрээр харахаас өмнө биеэр эргэх манайгийн тусгай давтааныг ажиглана. Сайхан эцэст нь ширтэж байгааг нь анзаараад юу хийж байгааг нь асуув. Манай залуу түнд зориулж зэвсэн ур шатаадаа зөвлөж जैन химэн тань тайлбарлав. Тэрээр хатдаа суур ташаах стабын сануулж хэд ихнээд хэрэггүй гэж хэлв. Гэвч галзуу нохоо 1-р курсын сурагчийн ажлаас их зүйл хүлээхгүй байхаа хүлээн зөвшөөрөв. Яриа эцэст нь сайн яагаад зархамжлагч хിവэр үлдхийг ингэж хэсээд хороо шилжив. Тэрээр энэ нь багшийнх нь хүсэж байсан учраас гэж хүлээн зөвшөөрөв. Манай залуу сянхаг өмнөх хэмдэлтээ анхны бүлгийн асуугч бөгөөд эс зэрэгчлийн баатар багшийнхаа асарч асан асран хамгаалагчгүй өнжөөхүү байсныг саналаа. Гэмтлийн улмаас багш нь эцэст нь тэтгэвртэй гарсан ч сайхан түүнийг аав шигээ санаж багшийнхаа мөрөөдлийг биелүүлэн хариуцлагыг өртөг. Дараа нь хаа асуултыг секунд тавьж энэ бүдээс тэр юу авах гэж байгааг асуув. Манай залуу хариултаа чимэрсэнгүү. Өдөхгүй дөөжин шугины намагт 6 агууч төрийн ертөнд залбирдэж дэлхийн төрийн арагчдаар дүүрнэ гэж тэр тайлбарлав. Үүнийг зогсоохон тулд тэрээр тэхүү ертөнцүүдэд орох шаардлагатай бөгөөд үүнд хоёр зүйл хэрэгтэй байв. Түүнийг хамгаалах хүчтэй хүмүүс болон зэвсэн урсгах материалууд хэрэгтэй. Сайхан гэрээдийн бүлгийн хашигч болохын түүнд шаардлагатай санхүүгийн дэмжлэг болон ус төрийн нөлөөг олгоно. Сайх түүнийг ашиг хонжоо харсан хүн гэж нэрлэхэд тэр үгүйсгэсэнгүү. Тэд бараг танихгүй хүмүүс байхад яагаад тэр өнөөгөө туслах ёстой гэж сайхан эцэст нь нөхцөж байдлыг ойлгож ноцтой амлалт өгөв. Хэрэг манай баатар түүнийг бүлгийн хашигч болоход тасалбал тэр 6 чөтгөрийн ертөнцлөө даах болно. Яг энэ үед сэгүүн чөтгөрийн багтыг хөнөөх чадaltaй зэвсэн шаардж байсан ирээдүйн галзуу нохоог ирхэн саналаа. Энэ дурсамжаа санаж сэгүүн улаан цорайд хар чулуун дээр холбоосон сэлбэрийг ашиглав. Ахлагчаа хүчрэхэр нэгэн болохоор бүрэн шийджээ. Дараа өдөр нь галан цэцгийн хаалганы багш Кан хинэн фолоумен нэгдүгээр давхраа нийтийн бэлтгэлийн танхим дэрв. Тэрээр бүлгийн ахлагчин сонгосон шав нарыг дагуулсан нэрч тулаанаар дамжуулсан тэдний өрөөхийг тэрхийг хүсв. Багш түүнийг доромжилж чигчгэд санхүү хилээ залахыг санаалав. Башир эр хуурмаг уучлал хүсэж чадварын үнэлгээг үргэлжлүүлэхийг хүссэн ч галзуу нохоо гинтийн зүй шаардав. Тэрээр 7 дахь хүртний тушаал их шалгалтыг шаардлаа. Багш гайхаж хоцроо. Түүний нүдэнд сайхан зөвхөн хичээл цэцгчээр бүлгийн хашигчийн содол цохог ермэж цэцгүй тэнэгмэд харагдана. 7 дахь хүртийг сархаар чармайвал түүнийг зайлшуулах бүлгийн хашигчийн тушаалыг тэр саналаа. Нүүр дүүрэн инээн цэвлжээр цаг хачхыг хичээсэн ч сайхан багшийн бэр суурь албахаас айгаад байна уу хэмээн барахаар асуув. Эцэст нь тэд хүчрэхэг галан хүртний ярьдаг шулуун шудраг хүчний тэмцээн болох тамийн талаа хийхийг зөвшөөрөв. Сайхан дэвших шалгалтыг баталгаажуулахын тулд хамгийн багтаа ялгах зүйл тэнцэх хэрэгтэй байв. Түүнийг өрөх шалгах багш гараад тохиол харагдах богино жадуудыг нь тохирох. Харанхуй үеийг хянаж чадахгүй тул ашиглахыг хатуу хариулсан бөгөөд жинхэнэ галан хүрт гэж хүлээн зөвшөөрөхгүй тэр санаалав. Гэвч сайхан түүнийг үл тон хоёр үеийг чадвартай хослуулсан 7 дахь хүртийг амжилттай гаргаж ирв. Багш бие оторч өөрийн хингэргүүдийг ажиллуулж хэвлэхдээ сянхад харамсах болно гэж бартанав. Гэвч секундын дараа асар том дэлбэрэлд танхимыг доргоо. Хар хасамлуу багшийн хүрднүүдийг сэт татан бүрэн сүйтгэв. Хүчин дэндүү асар их байсан тул багшийн жад хугарч бүрэн ясагдав. Багш ярагцснаар сянхагийн тушаал ахих хэсвэр товсортов. Тэр бүр багш болон албан ёсны залхамжлагчаар хүлээн зөвшөөрөх болно. Жинхэнэ бүлгийн ахлагч болоход юу хэрэгтэй сэгүүн асуухад тэр хоёр нөхцөлийг тайлбарлав. Нэгт тэр 8 дахь хүрдэнд хүрэх ёстой. Хоёрт түүнд олон багш нарын зөвшөөрөл хэрэгтэй. Зөвшөөрөл нэгчлэн
албан ёсны бөгөөд туршин талаа найр дамжин ирдэг тул энэ нь хялбар биш байх болно. Сэгүүн түүнийг тэнд хүргэж чадна гэдэгтээ итгэвчтэй байж зөвхөн ачиг нь хэрхэн хариулахдаа хар хэмээн дааж гинөө. Сайхан боломжтой бүх хүнийг түлхийг зөвшөөрөв. Үнэн дээр тэр маш их сэтгэл хангасан байсан тул өөр зүйл захиалахыг хүсэв. Анхандаа зүгээр л хордон даалхаар байсан хос чадыг хараад сэгүүн хэвхэн цагийн дотор ийм хүчтэй зүйл хийж чадж байгаа. Чин илүүдэр зүйл хийж чадна гэдгийг ойлгох. Тиймээс тэр жинхэнэ хэрэгцээтэй зэсэн шаардав. Яг энэ үед сэгүүний галзуу нохойтой тогтоосон холбоосын төвшин 2 дахь түвшинд хүрэв. Үүж явж усам ирчимжиж эцэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийжээ. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дорч. Сөөглөө маань заавч бүртгүүлээрэй.